За бид маргааш 5 өдөр movie park гээд за хаана нэгдгийг манай нөхөрлө мэдчихэж байгаа. Тэгээд нэг тийм газар очиж нэг өдрийг өнгөрүүлэх гээд тэгээ бас замдаа тэндээ очиод бас идэж уух юмаа бэлдээд гоё Монгол хуушур хайх гээд би гоё нөгөө хоньны сүүл өшгөлөөд хуушурандаа ийх гэ байж байна. Ер нь хоньны сүүл гэдэг чинь маш их юмтай гэдэг байгаа шүү дээ. Юмтай гэдэг нь юу гэсэн ч маш их хүний биед хэрэгтэй олон төрлийн элементүүд байдаг юм шиг байгаа. Ингээд хоньны сүүлээ өшгөлцөө мах маань энд байна. Сонгон саримсаа ингээд тёркцоо. За ингээд хамтлаа гурлаа энд зураад тавьчихсан байна. За ингээд хуушур хайрна да. Манай найз хүүхэн маань Монгол охинтойгоо хамт Монгол явсан байгаа. Тэгээд эрэхтэй бас ингээд миний найз захих юм байвал захиараа аваад ирнэ шүү гэдгсэн баггүй юу. Тэгээд би бас энэ хоньны сүүлээ би өөрөө нөгөө өвөл цагаан сараар Монгол яваад эрэхтэй хоньны сүүлтэй ирсэн. Тэгээд сүүл маань одоо ингээд сүүлж байгаа ингээд сүүлийг хөшгөлөд дуусч байгаа баггүй юу. Би бол угаасаа өөрөө хоньны сүүлэнд яг дангаар нийтггүй л дээ. Ер нь ингээ гоё бууж хуушуурандаа хийх цаймаа одоо хийцтэй цай хийхтэй ингээд сайхан шараад ингээд идэх дуртай. Тэгээд хоньны сүүлээс хайрлаа дуусч байгаа баггүй юу. Тэгээд найз маань одоо удахгүй ирэх болохоор сүүл аваад ирэх байх гэж бодоод сүүлээ ингээд дуусглаа шүү. Тэгээ бас энэ би бас нөгөө Монголоос авчирсан Монгол гондоо хийн юм чи хуушур бууцны хамгийн гоё гол амтлагч. Энд гонд байдаг л да. Германд гонд бол байдаг. Гэхдээ мэдээж бай энийгээ дуусчвал эндээс аваад хэрэглэн. Гэхдээ нөгөө Монголын юм гэдэг чинь бас цаанаа нэг л гоё штэ. Ягаад чи бүр яг нөгөө хийцтэй цайнуудаа авна. Монгол гонд, Монгол борцоо бол би тэгтээ жоохон юу яагаад байгаа шүү дээ. Манайхан бас энэ борц үйлдвэрлэдэг хүмүүс нэг жоохон анхаарчмаар уудтай нэг яг бэлэн үйлдвэрийн борцнууд авчираад ингээ хүмүүс ч авчирж өгдөг. Тэгээ өөрсдөө ч гэсэн очиод авахаар авчираад ингээ хэрэглэхээр ингээд үс гарч ирээд тэгээд амт нь нэг тийм гоё биш. Яг нэг бидний одоо Монголд байхдаа өөрсдөө ингээд борцоо ингээд хатаадаг байснаас байхад үед одоо хүүхэд байх үед хэрглэжсэн борцнууд ч үнэхээр гоё амттай шүү дээ. Тэгэхэд чи яг тийм биш байгаад байдаг учраас би одоо сүүлийн хэдэн жил бол ерөөсөө тийм худалдааны борц авахаа болсон. Тэгээ манай хадмууд юм уу манай гэрийнхэн гэртээ өөрсдөө борц хатаагаад тэгээд тэрнийгээ сайхан нүдээр бид нар руу явуулдаг. Бид нар ч гэсэн өөрсдөө очихдоо тэрнийгээ аваад ирдэг болохоор үнэхээр гоё байдаг. Гэтэ мэдээж ингээд гоё үйлдвэрлэлээ хөгжүүлэе гэж бодож байгаа бол ингээд хэрэглэгч нарын хуурахгүйгээр яг гоё ингээд үнэхээр үхрийн борцууд үхрийн махны борц, хоньны махны борц гэдгээ үнэхээр гоё чанартай хийвэл бас ингээд дараагийн худалдаа авалт нь бас хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэрнийг бас нэг далхимд нь хэлчихье. Хуушураа хараа дуусчин да. Амт гэж та янз өөрөө төрүүлээд амлаад амжцоо. Бид movie park дээр ирсэн. Одоо 40 минутын дараа онгоох юм байна. 9:20 болж байна. 10 цагаас онгоно гэсэн. За ийшээ очрлох юм байна. Өнөөдөр жоохон сэрүүх өдөр байна. Бас гоё хөгжилтэй хаалга онгойлгож байгаа шүү тий. За илүү. За энэ амар юм дээр бас суух юм бах та. Миний хөө суух энэ дээр. А? Тий? Ээж хоёр айд ивч тий. Ажилчт нь тэрийг араа бол аманда
Amanda, da, komm. Nice noch. За бид хэд болохоор нөгөө амралтан дээрээ ирсэн. Тэгээд би бас муви паркт явж байсан бичлэгээ оруулах гээд ингээ янзлаа сууж байгаа байхгүй юу. За тэгээ ер нь нөгөө нэг альва нөгөө Монгол ёсонд нөгөө нэг тэгдэж штэ. Айл гэрийг нөгөө эр нөхрөөр нь ухтаж эхнэрээр нь үдэж гаргадаг гэдэг шиг яг ингээд тэр муви парк дээр очиод бид нарыг яг ингээд хүлээж яг хаал гонгохоос өмнө бид нар бүгдээр ингээд ойрчлоо зогссон ингээд хүлээж хахад хаал гонгохоос өмнө ажилчид нь ирээл за та нар энд өнөөдөр бүтэн өдөржингөө хөгжөлтөхөд бэлэн болол бүгдээрээ тимээ гэд хэлээрэ гэл тэнгуут хүмүүс эхлээд нь ингээл нэг жоохон сулхан тимээ гэд нэг хитгэн хүн ч юм уу хэлж яхад өө наад чинь сул байна штэ дуу чинь сул байна гэл тэгэл ахаал бүр чанга хэлүүлээл ингэж бүр хүмүүсийг ингээд бүр эхнээс нь яг орхоос нь эхлүүлээд ингээ хүмүүсийг дөргоогоо сэтгэлийг бүр ингээ хөдөлгөөд оруулж байгаа надад үнэхээр гоё таалагдсан байхгүй. Тэгэл дотгошоогоо оронгууд чинь бүх ажилчид нь гоё угтаж аваал инээгээл зураг хүргээд ахуулаад хэвээр үнэхээр гоё. Тэгээд ямар ч байсан ийм байдлаараа энтнэр чинь хэвээр жуулчдыг те хүмүүсийн мөнгийг ингэж өөрсдөө татчих штэ. Энэ ер нь Диснейтэй их адилхан, Дисней парктай их адилхан гоё газар байна уу. Одоо дөнгөж орж ирээд ихнийхээ юу руу орох гээд байж хүлээж байна. Nicht gestattet ist. Des Weiteren möchten wir Sie darauf hinweisen, dass Ийш тийшээ аяллаар явж байгаа хүмүүс бол альва тэр очисон улс орныхоо нэг тоглоомын газраар ороод бас нэг гоё бүр нэг хүүхд насаа сэргээгээд одоо хүүхд насныхаа дурсам шиг сэргээгээд нэг гоё тоглоод нэг өдрийг өнгөрөөвөл үнэхээр гоё. Бид нар бол ингээд жил болгон ингээд хүүхдүүдэд дагуулад өөрсдөө ингээд явдаг. Жилдээ нэг юм уу 2 удаа ер нь багадаа 2 удаа ер нь явчт юм аа. За тэгээд эхлээд манай хүүхдүүд нөгөө өмнө нь миний бас ингээ бичлгүүдийг ухах юм бол бас байж байгаа бах Фантазиа ланд гэдэг нэг тоглоомын газар бид нэр 2-3 жил дараа л очиж ирсэн. Тэгээд манай хүүхдүүд юм л бол амралт эхлэнгүүтэл за тийшээгээл Фантазиа ланд руу ахиад явъя л гэж тэгдэгсэн аахгүй. Тэгээд сая гүй дандаа жил болгоно нэг газар руу явна гэж байх те бид нэр ахиад өөр газар шинэ газар үзнэ энэ Герман улсад чинь маш олон тийм тоглоомын газрууд байгаа штэ гэлтгсэн чинь дуртай дургүй нөгөөдөл чинь дасцсан газар руу явах гал тэгээд аав нугасаа захиалга өгчөөд бид хэд яваад очиод нөгөө тоглоомын газараа очисон чинь нөгөө юу байгаа хгүй одоо галзуу хулганууд нь Фантазиа ландад байдгаас илүү олон галзуу хулгантай тэгээ илүү одоо нэг жоохон хэцүү гэх юм аимшиг гэх юм уу тийм галзуу уулгын илүү байсан учраас манай хүүхдүүдэд бүр манай том охинд бол бүр илүү их таалагдсан. Манай бага охин угаасаа тийм галзуу уулган болгон дээр тоглох дурггүй айдаг. Гиз тавтаа хүмүүс энэ дээр удаан хөвтөлгүй юм байна да.
бол хуушураа идэстэй. Хоёр охин болохоор эндээс захиалсан юм айдаад. Aber ganz gut nachgemacht. За сэтгэл ямар байна? Aber ich war die ganze Zeit so. За бид хоёр юу 10 евро сая үрчлээ. Нэг тоглосон чинь амар амархан харагдсан байхгүй юу? Тэгээ охиндоо нэг тоглоом аваад өчигээ. Эхлээд нэнүүгээр шийдсэн чинь бод энэ хоёрыг оруулж чадаагүй байхгүй юу? Тэгэхээр би чадчих юм шиг санагдаад яасч би нэгийг ч оруулаагүй. Би 10 евро. За жорлоор. Жилдээ нэг удаа хүн тогон цохиулахаар мэдрэлэн сэрэгдэг гэдэг штеп. Тэрэн шиг ингээд ийм галзуу хулган дээр нэг жилдээ 1-2 удаа тоглолцсон байхад бас мэдрэл аваад сэргэх байх шүү. Манай охин бас намайг амар юу яасан штеп. Нэг галакси байгаа ингээд гоё зүгээр очиод үзэхэд гоё мой гэд. Тэгээд нэг ийм танхим руу оруулсан байхгүй манай том охин өмнө нь аавтаа хойлоо орцсон үзцээ. Тэгээд зүгээрээ чи айхан байхгүй гэд намайг дагуулаа орсон. Тэгэхээр за гэд зүгээр л галакси гэхэр нь гоё. Би нэг од мөндөр гэд YouTube сувгийг айгүйх үзэх дуртай байхгүй юу нэг юм гоё тайлагдшгүй нууц ч юм уу сонин содон дэлхийн ертөнцтэйгээ танилцсан гоё нэвтрүүлгүүдийг үзэх дуртай. Тэгээд тэр утгаараа за гоё юм болов гэж бодоод орсон чинь тийм жоох юмнууд үзүүлжсэн байхгүй галзуу болгон дээр суулгацсан. Тэр нь доошоо дээшээ хараад алсаа. За тэр бичлэгийг оруулчих. Гэтэ юу би өөрөө суусан биш нөгөө хүмүүсийн сууж тоглож байгаа бичлэгийг нь оруулчих. Өгсөж ирж байгаа л гол багтаа тий. Зөндөө олон бас нэмээд галзуу хулган бас зүгээр энгийн тоглоом маш ихтэй. Тэгээд нэг удаа очиод үзэхэд бол үнэхээр гоё газар юм байлээ. Тэгээд германаар аялж жуулчилж ирж байгаа хүмүүс маань энүүгээр амьдарч сууж байгаа хүмүүс маань энүүгээр очиж үзээрэй гэж хэлье. За бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээд бас нэг ганц нэг бичлэгүүд оруулчихъя. Тэгээд дуустал нь үзэх сонирхолтой байвал үзээрэй. Энэ хоёр зоригтой хоёр нь бид хоёр аймгаа хоёр нэг иймэрхүү юм дээр суудаг.
Миний гэж ингээд юугаа байлтааныхаа газрыг орхио явчихдаг юм ба. Ёо, өстө нарахгүй гэсэн үг тийм ба норгоо ичих юм ба тий.